Эдийн засагч баярх байхтайгаа одоо дандаа л улс орны эдийн засгийн инфляц, мөнгөний эзэдийн бодлогын талаар ярьдаг байсан бол энэ удаа одоо цоо шинээр энэ хүний нэг ярьдаг зүйл нь энэ Монгол ухаан. Баярхуу доктор маань энэ Нагаан буу гэд түүхчтэй хамтраад Монгол ухаан 9 эрдэм гэд бүр юм ном хүртэл гаргасан. Монгол ухааныг яагаад та судалж эхэлсэн юм бэ? Хингийн хүн болгон ер нь бол би хийн, бид хийн тэ хаанаас яаж үүссэн гэд хүн болгон өөрийнхөө үүслийг мөн өөртөө одоо хамт байгаа хүмүүс гэх юм уу одоо арт түмнэ гэдэг юм үндэснийхээ үүслийг байнга судалж идэг штэ. Тэг ялангуяа бид нар шиг ингээд дэлхийн түүхэнд агуу Модо хаанаас эхлээл Атила хаан, их эзэн Чингис хаан гэд тодорхой тийм 720-800 жилийн мөчлөгтэй том Оросын түүхч Гөмлөгөө хэлснээр тийм пассионер буюу хүн төрөлхтний түүхэнд нөлөөлөх үс тийм тесрэлтийг хийж идэг ийм өвөрмөц үндэстэн ер нь яаж бий болсон. Тэр үндэстэн дотор байж одоо шинэ яг Монгол гэдэг нэрээр нэршиж төлөвсөн хизээ ингээд энэ бол их сонирхол татхуйц асуудал واخгүй юу. Тэгээд ер нь зөв миний өөрийн анхны энэ нийгмийн тэмцэл бол өөрөө хүүхэд байхасаа социализм үед энэ хүний анхдагч хэрэгцээ болсон орон сууц, ахуй амьдрал энтэйгээд юмн дээр нэлээд тэмцээд өөрөө ч гэсэн одоо амьдралаа босгох гэж их залуу цагаас өнчөөрөөсөн тэмцэж зүтгэж явсан учраас анх бол би монголчуудаа нэг хямдхан орон сууцтай болгох чи гэж явж байгаа. Сүүлдээ нэг мэдсэн чи энэ одоо хуулианы онд гэж энэ хүмүүс гөрдөд идэг энэ долларын эзэдийн колончлоод элдэн өмдөө ороод тэгээд сүүлдээ ерөөсө тэгвэл бид нар юу хийсэн гэдээ явсан чи нэг сонирхол татсан юм нь их Монгол улсын ялангуяа ховлоо цэцэн хааны үед хэрэгжүүлж исэн мөнгөний бодлого, татврын бодлого энтрийг сонирхол татаад тэгээд судлаад эхлэхгүй юу. Ер нь бид нар ямар учиртай яасан те. Их хаан маань одоо жишээ нь хүмүүсийн ярьдгаар байлдан дагуулалт түрэмгийлэл хийгээд алж хятад яваад исэн юм уу? Эсвэл цааталт нь тэр их эзэн хааны маань улс орнуудыг очиж төгнүүлж явахдаа өөр сэтэл шалтгаан байсан юм уу? Гэт ингээд судлаад эхэлсэн. Яг Монгол гэдэг нэр нь юу юм? Энэ нэрний цаана ямар утга учир байгаа ингээд. Тэгээ судалгаа хийгээл олон хүмүүстэй уулзаж уулзаад ярьж хөөрөөл Кыргызстанд явж байхдаа бас тэнд байдаг Бээжингийн их сургуулийн монголч эрдэмтэд тэдний тэр хавьд цугласан Төв Азийнхны монгол судлалын энтертэй яриад ингээд тэгээ нэг дүгэлтэн өрсөн юм юу гэхээр ямар ч байсан Монгол гэдэг бол мөнх гал гэдэг үгийн хуурсан дундлын инх гэд нөгөө нэг одоо Монгол, Мингүү гэдэг хятад сурвалжуудад их байдаг штэ. Монгол, Мингүү, Мангуу гэдэг ингээд Могул энтэйгээ дэрэгдээд идэг. Тэрэн дунд ингээд түүхийн явцад нөгөө мөнх гал буюу тийм мөнх тэнгэрийн шүтлэгтэй, мөнх галын бэлэг, соёлтой, бэлэгдэлтэй, голомтын одоо тийм амьдралтай ийм нүүдэлчтийг нэрлдэг байсан юм ингэж явсаар байгаад Монгол гэд бидний өнөө цагийн хэллэгэнд болцсон юм байна гэдэг. Энийг үл яг тэр Монгол дэлхийд даяар Монгол тэр нэр судалдаг шинэ тухааны эргэлтэнд бүтээл оролцуулдаг ярьдаг хүмүүсийн дунд бол 65% нь бол Монгол гэдэг нэр бол мөнх гал гэдэг дээр бол ерөнхийдөө зөвшөөрцгөөд юм байж. Манай эртний Монголын шүтлгийн соёл, сүсгэлгүй соёл, мөрөгхийн соёл гэдэг соёлуудын судалгаа гарч ирж байгаа. Тэг яг мөнх гал гэж юу юм гээл тэгэл нөгөө бэлэгдлээ хүн гүрнийхээ бэлэгдлийг харахаар нар сар гал байдаг штэ. Тэгэл ингээд судаад бодоод ингээд үзээд ихлэн 30 ерөөсөө яг Монгол гэдэг бол мөнх гал гэсэн үг юм байна. Уус амьдрал өөрөө мөнхийн гал юм байна үргэлжилдэг. Хүний сэтгэлж гал юм байна. Яг бодит амьдрал дээр нарч гал юм байна. Дэлхийн цөмч гал юм байна. Тэ? Энэ галууд л ерөөсөө байд юм байна. Тэгээ монголчууд өөрсдөө тэр тулгамдах галаараа бэлэгдээд нарыгаа, сарыгаа өөрсдийнхөө бодит амьдралаа тэгээ тэр халуун дулаан ирч сэтгэлээ хүртэл гал гэж явдсан юм гээд ингээ Монгол гэдэг юм руу орчиж байгаа. Тэгээд энийг хайж явж байхдаа яг Нагаан буу багштайгаа сайхан танилцаад нийлээд энэ асуудал дээр нэг цэгцтэй яг Монгол гэж юу юм зөвхөн Монгол гэж нэртэй биднэрт байдаг бусад үндэстэн хүмүүст байдаг өөрмөц онцлог юм юу юм гэ тэрийг л хоёулаа ярьцж хагаад тэгээ хоёулаа хоёр удмынхаа мэдээлэлээ нийлүүлээд дундаа эвэлсэн хоорондоо биенийхээ одоо юу ч Нагаан бууган удмын талын мэдээлэлээс ирсэн тайллууд
Миний удмын талаас ирсэн мэдээлэл тайлбаруудаа нийлүүлж хагаад энэ хоёулынх нь удамд хоёулаа байгаа юм байна. Энэ дээр ивэлж ийн гэвэл тэрийг дундаасаа ном болгож бичиж гисэн. Тэгээд энэ Монгол ухаан 9 эрдэм буюу одоо яг зүгээр өөртөө бид нар бүтээж явахдаа нэг тийм еврейчүүдийн нэг талмууд гэдэг суурь судран байдаг штэ. Яг тэрэн шиг цаашдаа монголчуудын маань өшөө энийгээ сайхан дэлгэрүүлээд, өргөжүүлээд, судлаад, баяжуулаад нэмээд яваад нэг юм монголчууд маань өөрсдийн гэсэн яг нэг юм судар шүтгэн соёлынхаа гол судартай болоосоо гэдэг үүднээс анхны орлогоор хийж хоёудаа бичсэн ном юм. Тэгэхээр Монгол ухаан 9 эрдэм гэдэг нэг монголчуудын 9 бэлэгдлэр явдаг. Яг монголчуудын бусдаас ялгардаг байсан. Нэгдүгürt яг Монгол ухаан юм буюу энэ мөнх тэнгэрийн шүтлэг, мөнх гадын соёл тэрнээс бий болсон Монгол ухаан юм байна. Хоёрдугаарт нь тэрийг хэрэгжүүлдэг тийм 9 эрдэм байд юм байна. Тэр эрдмийг л ерөнхийдөө цаашдаа монголчууд маань Монгол ухаан гэдэг талаас нь судалж үзээд тэгээд тэрийг амьдрал хэрэгжүүлэх эрдмээ 9 эрдмээс орчууд бид нар буцаад тэр өвөг дээдсэх үед хүчрэг байсан шиг нийтээрээ болох юм байна уу гэж тэгж хоёудаа ярилцаад тийм бүтээлээр тойрвсан. Яг ингээ энгийнээр төсөөлөлд дотгоо хоёлаа. Одоогоос 2000 жилийн ч юм уу 3000 жилийн өмнө гэж бодъё. Ингээд нэг хэдэн морь малтаа нүүдэлчд бие энтэйгээ таарахад нөгөө туг далбаага намруулаад явж идэх тэрэн дээр өөртөөхөө нөгөө сүлд сүрд шүтээ энтрээ бэлэгдсэн. Тэгэхээр нөгөө нарцар гад энтертэй хүмүүсээ болохоор эдгээр бол мөнх гадынхаа мөнх гаш шиддэг хүмүүсээ гэдэг. Тэгээд энэ дээр одоо манайх нэг том төөрөгдөл байдаг нь нөгөө ингээд цусаар биений ялгуурлаад идэг байхгүй. Чи тийм цус, ийм цус энтэйгээд тийм тухайд огт байдаггүй ойлголтоор өөрөөр хэлбэл чи тийм цустай тийм ингээд эцэст явж үжийн нөгөө сэтгэл буюу тэ шүтэнтэй холбоотой асуудлууд байхгүй уган бол. Тэгэхээр яг шүтэнээр нь дугуй үндэстнийг тийм үндэстэн ийм үндэстэн гэж ярьдаг болохоос биш цусаар ярьдаггүй. Одоо ингээ манайхаа нөгөө ингээл цэвэр Монгол цус гэдэг одоо шин цэвэр Монгол цус яг хэнийг ямар цусыг хэлэх гээд байгаа. Модо ханы генээс хөөж үзэх гээд байгаа юм. Анхдагч нэг цус байх хэрэгтэй үү тий. Тэгэхээр тэр нь модо ханы цус юм уу, Чингис хааны цус юм уу? Тэгвэл хараад ахаар уган бол шинэ тухайд одоо нөгөө Чингис хааны Y хоромсон буюу удам 16 сая хүн гэж ярьдаг штэ. Тэгээд тэр нь гэхдээ ингээд судалгаагаар үзэхээр ингээд нөгөө C Galdo group билүү те. Ингээд Төв Азар тархацсан энэ тэр арай өндөр хувьтай. Тэгээд байдаг. Манай төрт тэр нэг 20% байдаг ш жишээ. Тэгэхээр нөгөө асуудал нь явж үжин бодол сэтгэлгээндээ байгаа юм байна тий. Угаасаа ингээд энэ маш их хожилцсан хүмүүс тунд хэн яг тэр энэ Монгол буюу мөнх тэнгэрийн шүтлэг, мөнх галын соёл тий. Тэрүүгээр бий болсон хүмүүсийн одоо манайхны их ёс гэж яриад идэг. Аав ээж ах トゥ хамаатан садын эхлэн нөхөр энэ тэр бие биентэйгээ тий яаж ёсыг барьж, жам ёсыг барьж харьцаж амьдрдаггүй юм тэгээ. Тэрийг гаргаж ирэх нь өөрөө их чухал болохоос биш. Зүгээр хэн нэг хүн өөрөө өвсөрч гарч ирэл бусдыг цус мусаар нь ангилаад өөрөө харах царайны бүр шар мөрний өмнөх хятад царайтай хүн тиймээрээ суугаад байдаг жишээ нь. Тэгээд өвдгөл жишээ болгож ярьж штэ. Тийм болохоор ингээд яг энэ Монгол гэдэг энэ identity буюу энэ яг онцлог юм гаргаж өгөх нь чухал юм байна. Тэр нь бол цэвэр тэр гүн ухаанаас үүдэлтэй амьдрал хэрэгжүүлдэг эрдэм юм байна. Тэр гүн ухаан үзэл санаагаа ойлгож аваад тэрнийхээ дагуу эрдэмээ авчих юм бол 13 дугаар зуун байна уу 21 дугаар зуун байна уу бид энийг хэрэгжүүлэх ёстой гэж үзчихэл үгийн номыг хамтарч хоёдоо бүтээсэн. Монгол хүний эзэмших ёстой 9 эрдэм тэр одоо оюуны соёлыг өнөөдрийг хүртэл бид нар тээж хадгалж явж чадсан уу? За Монголоосоо Монголоо хайгаад дараа нь Монголоосоо Монголоо олоод аваад дараа нь Монголоо түгээх гэдэг хэцүү ажил юм билээ. Яагаад? Одоо тэр чинь нөгөө ухамсарт нь байдгүй юм уу? Хүний одоо шашныхаар сүнсгээд байгаа. Монгол ухаанаар бол ой санамж гэдэг. Ой санамж. Бүр ойгүй их. Ой мод гэж хэлдэг чинь нөгөө тоолж баршгүй их мод гэсэн утгатай үг шүү дээ. Тэгэхээр ойгүй их санамж биднэрт байдаг байхгүй. Тийм үү тэрийг ой санамж гэж байгаа. Тэр ой санамж хүн болгонд ингээд эцэг эхийн генээр дамжаад ирсэн байж хаад дараа нь тухайн ам отхон гэдэг нэртэй ам, баярхүү гэдэг нэртэй ам багхгүй бид нар чинь. Хүн гэдэг байгаа чи яг бодтой ам юм. Тэгэхээр тухайн ам өөрөө тэр ойгүй их санамжаас хоёулаа хоорондоо ярьж байхдаа ч гэдэг юм. За отхон маань ингээд газар нутаг эх орон ингээд тэмцэж явж байхдаа ингээд байнга бодно штэ. Тэгэхэд тэр бодож байхад ийм учиртай байна гэдээ орж ирж байгаа. Тэр чинь бол ой ухаан багхгүй юу?
Хүн ухаан гэдэг бол хүн дотроосоо тэр ой санамжаас ухаж авч байгаа тэр мэдрэмж мэдээллийг мэдлэгийг ухаан гэдэг баг. Өнөөдөр ингээд хүмүүс барагтай байдаг бүр ён гэж орж ирдэг нэг тийм нэг юмнууд байдаг штэ бүр одоо манайх нь бол зүүн совин маягийн гинт орж ирдэг. Тэрийг ой бэлэг гэдэг байхгүй юу? Тэгэхээр ерөөсө хүн болгонд биш штэ. Ой санамж, ой ухаан, ой бэлэг гурав байгаа. Ой санамжаа мөртлөө бусдыг дагаж амьдраад байх юм бол хүн сүрэг болчдөг. Тэрэн дундаасаа ой санамжийн дундаасаа ой ухаанаа гаргаж ирээд байх юм бол тэр хүн өөрийнхөө өвөг дээдсийнхаа тий яг өвийг удмыг үргэлжлүүлж явж байгаа аим болж хувирчиж байгаа. За ой бэлгээ тэрэн дундаасаа бүр онцгойлон өмнө одоо 2000 жил байсан өвөг дээдсийнхаа тэрэн дундаас хамгийн тэр гоц чадрууд тий байгалийнхаа зам ёсыг мэддэг, хүний зам ёсыг мэддэг, хамтын амьдралын зам ёсыг мэддэг. Тэр юмнууд ч юм бол ой бэлэг байхгүй. Тэрийгэ гаргаж ирээд тэгээд нийгэмдээ танилцуулах соён гэрүүх ажил хийх юм бол нийгмийн зүтгэлтэй. Тэрийг өшөө дэлгэрүүлээд бусдыгаа сайхан амьдрахын зүтгэх бол улс төрч болчдөг байхгүй хүн бол. Мөн үү? Тэгэхээр хүн болгонд бол байгаад байгаа мөртлөө тий яг эн чинь эцгийн эс эхийн цус соёлоо төлжиж тухайн амбийн удаа хүн болоод төлөвшөхөд аль талаасаа одоо яг Монгол гүн ухаанаараа бод амьдрал дэш тийм шиг үү. Нэг 99 тэнгэр гээд байгаа. Эцэг талаас 44% мэдээлэл муудаа. Их талаас 55% мэдээлэл ирчих байгаа байхгүй юу? Харин 44 цагааны 55 тэнгэр гэж яриад идэг штэ. Тэр энэ төр чинь бол зүгээр тийм үеийн мэдээлэл. Жишээ нь одоо юу гэдэг нэг үеийг 25 жил гэж тооцдог Монгол ухаанаар. Тэгэхээр одоо Баярхүү гэдэг аминд бол 44 буюу 25-аар бодохоор чинь 1000 хэд байна? 1100 жил байгаа сте. Тийм. 1100 жилийн мэдээлэл байгаа гэсэн үг байхгүй юу? Нөгөө 55% мэдээлэл бол 1375 жилийн мэдээлэл байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо миний гол зориод идэг юм нь юу юм гэхээр та нар минь өшөө монголчууд минь энэ өшөө ухаанаа ухаач. Битгий нэг 300 жилийн өмнөх байсан нөгөө төвдүүдтэй манжууттай байсан юм дээр зогсчооч. Мөн үү? Битгий нэг сүүлийн 70 жил байсан социализм коммунизмын үед байсан тэр юм дээр зогсоод байгаа чи. Эсвэл сүүлийн 35 жилийн Америкизм, неолиберализмын юм дээр битээ зогсоод байгаа чи. Цаашаа гүнзгий ингэх юм бол хүн болгонд удмын мэдээллүүд нь байж байгаа. Бүр 1000, 2000, 3000 жилийн мэдээлэл хүртэл байгаа байхгүй да. Тэгэхээр миний зориод ингээд тайлбарлаад Монгол ухааныг явуулж байдаг юм юу гэхээр тухайлбал 13 дугаар зуунд их хааны үед бүгдээрээ эвтэй найртай хүчрэг улсыг байгуулж чадчихсан бол өнөөдөр Монголд байж байгаа бүх хүний тэр генээр дамжиж ирсэн тэр мэдээлэл нь байгаа байхгүй юу. Тэгэхээр 13 дугаар зуунд бид нар хоорондоо эвлж чадчихсан тэр сүнсийг л шашныхаар бол ой санамжийн дундаас нь тэр ой ухаан ой бэлгүүдийн сэрээчих юм бол бид нар дахиад хүчрэг болчихно гэж энд бол би итгэдэг учраас ингээд энэ ном бичээл олон жил энэ юм яриа яваад байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр саяны асуулт нь юу гэхээр бүх монголчуудад байгаа. Мөн үү? Өөр бүх монголчуудад байгаа харамсалтай нь юу юм гэхээр ингэдэм байлээ. Одоо би олон хүн дээр харахаар сэрэлт буюу тэр сүнсийн мэдээлэл одоо Монгол мөнгө тэнгэрийн шүтлэхээр онгон тэнгэр нь яаж сэрж явдгийг гэхээр хүн өдөөгдөөл тэгээд нэг 70 жилийн социализм үеийнхээ өмнөх байсан юмдуу нэг үсэрч ороод тэгэн гутаад бүгд маш шашинсаг болоод төвдийн шашинсаг болоод тэгжээснаа тэрнээсээ жоохон цаашаа явангуудаа зарим бүр хит туйширч нөгөө бөө маягийн болоод энэ төр яваад идэг штэ. Уг нь бол ингээд яг цаашаа зүгээр ингээд нэлээд гүнзгий өөртөө сэрээгээд ингээд ямар учиртай яагаад тэгд ингээд ивэл яг бүр жинхэнэ нөгөө мөнх тэнгэр шүтдэг байсан мөнх гадын соёлтой байсан тэгээ голомтын амьдралаар гэр бүлийн одоо нөгөө библи энэ төр гардаг эцэг хүү ариун сүнс гэдэг штэ. Тэрэн шиг эхлэн нөхөр хүү гэсэн тийм голомтынхаа амьдралынхаа тэр гол зүй тогтол их ёсоор явдаг гэсэн тэр юм дуу яваад очиж юм бэл үгүй энгийн юм бэлээ. Тэгээ би бол энэ 100% итгэлтэй байдیں۔ Ганцхан юу юм гэхээр өнөөдөр нөгөө сүүлийн ялангуяа 30 жил бол юм эмх замбраагүй хувиа хичээсэн. Одоо чи өөрөө сайхан амьдрчихвэл бусд нь яах хамаагүй гэдэг л нөгөө зээл элдэн юмар байрцаад нэг битсэн бүгдийг нь авааччихаар юу иймэрхүү юмтай орохтой мантай ингээд бүр монголчууд нь уламд ордоод байгаа. Уг нь нэг жоохон ахуй хямралгүй болгочих юм бол уг нь бүгд их хурдан сэрчгэр юм бэл. Энэ хилээс таан төрс одоо өвөр Монгол болох хужаа тий.
За тэгээд одоо юу гэдгийг энэ ингээд одоо бие бинийгээ нэг юм урдаас гаралтай ингээд цусны үзэл маш их байгаад байдаг. Зүгээр ингээд тэр дотооддоос хай гэдэг нь штэ танихаар бол тий. Тэгвэл тэр монгол хүний тэр дотооддоо ялгарах тэр гол зүйл нь тэгээд за тэр мөнх гал энэ шүтэнтэй одоо тэрийг мэддэг гэдгийм ээ. Тэгээд өөр яг юу юм? Шашин бол зөвхөн сүнсгчдэг манайхад 3 задлчиж байгаа. Ой санамж, ой ухаан, ой бэлэг гэдэг мөн үү. Тэгэхээр тэрүүгээр бусдаас бид нар юугаар ялгарч чинь гэхээр нөгөө мөнх тэнгэрийн шүтлэг гэдэг байгаа ч юм болохоор мөнхийн хөдөлгөөнд байдаг шүтэн барилгыг хилээд байгаа болохоос шашин биш ээ. Шашин бол юу юм гэхээр 2000 жилийн өмнө нэг тодорхой хүмүүс бичсэн Библи. 1500 жилийн өмнө нэг хүн бичсэн гэдэг байгаа Коран судар. Тэ? За эсвэл 2000 гаруй жилийн өмнө нэг хэдэн сургаал айлтсан гэдэг байгаа Шагжаа мөн гэдэг хүний имийг нэрийг дараа нь ашиглаад ингээд нэг баахан хийдмэд барьцсан. Тэгээ нэг юу нэ одоо Бурхны дөрвөн үний энтер гэдэг нэг номлол. Эдгээр нь болохоор яг одоо жоох юм судалдаг хүний хувьд бол тухайн цаг үедээ 3 имийг л тайлбарлах гэж оролцсон хүмүүсийн тайллууд багхгүй юу? Нэгдүгээрт байгалийн зам ёс. Өөрөөр хэлбэл байгалийн зам ёс. Энэ дотроо одод гарыг эрхэсийн зам ёс гэж байгаа. Дараа нь дэлхийн нарны аймгийн зам ёс, тэрнтэй зохицож амьдрах хүний зам ёс гэж. Тэгэхээр энийг тайлбарлах гэж оролцсон хүмүүсийг бурхан гэдэг. Тэгэхдээ тэр хүмүүс маань өөрөө яг аль газар зүйн байрал дээр буюу ямар гол мөрний ус ууж байгаа. Шал өөр байхгүй. Одоо манай шинэ одоо юу гэдэг нь танаа хөвсгөл нутагт байж байгаа хөвсгийн тэр голынхаа усыг уух. Хинтэн ус их авч байгаа туул голын усаар ундаалах хоёр ч хоёр өөр байгалийн хүчин зүйлтэй. Тэрний шиг одоо хатан гол буюу шар мөрний хөндийг дагаж амьдэрдэг. Тэр усаар хамаг мэдээлэл авдаг, цусны бүрддэг, ген бүрддэг үндэстэн бол нэг өөр. Цаашаа хөхмөрнийг дагаад үүсцэн одоо жинхэнэ нөгөө нанхад гэдэг хоттуу чинь нэг өөр байхгүй. Яг тэрний шиг Будда гэдэг бол гямдар нууны өмнөх хэсэг. Христийн бол тэ одоо гямдар нууны зүүн баруун урдаас Инд мөрнийг дагаад доош урагдсан Арабын ертөнцийн тэр байгалийн хүчин зүйлээр тайлбарласан хүмүүс. Дараа нь тэрэн дундаас байгалийн хүчин зүйлээ биш. Хүний ёсоо тайлбарлсан чинь Коран судар байх жишээтэй байхгүй юу? Манай мөнх тэнгэр шүтдэг юугаар ялгаатай гэж маш ингэ. Тэр Буддын сургаал юу нөө Христийн нөө Мохаммедийн чинь бол тодорхой цаг хугацаанд тодорхой газар зүйн байрал дээр нэг хүн юм уу хэдэн хүн айлдад орхицсан шашин буюу номдол сургаалууд байхгүй. Манайх бол ямар нэг номдол сумдал байхгүй. Яг тэр одоо шинэ ингээд отхон бид тэр сая ярилцлага хийгээд 30 минут 15 минут болчихлоо гэж бодъё л доо. Бид тэр энэ өрөөнд ингээд хоёулаа микрофон зүүчээд ярьж байгаа юм шиг боловч мөн үү? Манай дэлхий нараа тойроод хөдөлсөн байрнаас. За. Бид тэр дэлхийд хөдөлсөн. Нарны аймаг маань өөрөө алтан гацыг тойроод бас хөдөлсөн. Тэр байралдаа дахиж ирэхгүй байхгүй да. Тэгэхээр эндээс юу юм гэхээр энэ гариг ирэхс энэ эрчис хөдөлгөөн тэрэн дотор байж байгаа нарны аймгийн эрчис хөдөлгөөн бол хизээч нэг байрандаа явахгүй бүгд өөрчлөгдөж идэг учраас ямар нэг хатуу байрлал дотор тэрийг тооцож номлол айдаж болдоггүй байхгүй да. Тийм учраас мөнх тэнгэрийн шүтлэг гэдэг бол нэг юм номлол шүтэх биш. Тэр мөнхийн амьдрал донд байдгаа таньж мэдэж байнга тэрнтэй зогсож амьдрах чадрыг хэлдэг байхгүй. Танин мэдхгүй. Тэрүүгээрээ бид нар бусдаас өөр юм. Тэгээд тэр мөнх тэнгэрийн шүтлэг буюу тэр гариг хэрэгстэй нарны аймаг шүтэн барилдаж байгаа. Нарны аймагтайгаа дэлхийн шүтэн барилдаж байгаа. Дэлхийтэйгээ хүн төрөлхтөн шүтэн барилдаж байгаа. Тэрэн дотроо Монгол хүмүүс энэ текстурын удирдлагатай энэ дэлхийн хүн нутагтаа шүтэн барилдагтайгаа ойлгож амьдрын гэдэг нь өөрөө мөнх тэнгэр шүтлэг байхгүй юу? Тэгээд тэрийгэ танин мэдэж бусдаа өвлөж явдаг нь их ёс нь байхгүй хуган бол. Дараа нь энэ тэр их ёсыгоо өөр их ёстой хүмүүстэй хамтарч бүгдийг нийлүүлээд хоорондоо эвтэй найртай амьдрах чи өөр их засаг байхгүй юу? Яг нь монголчуудыг нэг онцлог нөгөө юмд их амархан дасан зохицдог, хаач одоо амьдрах чадвартай байдаг гэдэг чинь таны одоо сайн нөгөө мөнхийн хөдөлгөөнд байдаг. Мөнхийн хөдөлгөөнд мэддэг тэр сүнсийн мэддэгтэн гэсэн үг шашин. Өөрөөр монголчууд сүнс бол цаанаасаа энэ мөнх тэнгэрийн шүтлэг буюу мөнхийн хөдөлгөөнд байдаг юмтайгаа шүтлэгч бол нэг юм ингэ шүтгэх шүүх манайхан буруу ойлгоод байдаг. Хоорондоо шүтэн барилгатай байхгүй юу? Эхнэр нөхөр хоорондоо шүтэн барилгатай, эцэг их хүүхдүүд шүтэн барилгатай, бүгдээрээ нийлээд хамаатан цадантайгаа шүтэн барилгатай, өөр бусад үндэстэнтэй шүтэн барилгатайгаа тэрийг ойлгож амьдрах чи өөрөө байгаль хүн дэлхийн гурван шүтэн барилгач чи өөрөө одоо шүтгэн соёл гэсэн үг байхгүй юу? Энийг харин хэн нэг үний номлолтой уйчууд сүнсгэн соёл буюу шашин болчтой.
Мөн үү? За дараа нь хүн өөрөө дотор талаасаа энэ шүтэн барилгаа мэдэж өөрийнхөө сүнсээрээ буюу энэ ой ухаан, ой санамж, ой ухаан, ой бигээрээ амьдрч чадахгүй хэн нэг үүний номлыг дагаж амьдрах юм бол сүсгтэн болчихно. А дараа нь тэр буддын сургаалыг юм уу Библийг, Кораныг уншаад тэндээс хэрэгтэм авч чадахгүй тэрийг заавал хэн нэгэн багшаар уншуулах юм бол мөргөлчин болчихдог байхгүй юу. Тэгэхээр миний хамгийн эмгэндэг юм нь монголчууд мөргөлчин байгаагүй байхгүй юу. Гэтэл одоо нийтээрээ мөргөлчд болчиход байгаа. Уг нь монголчууд ч юм бол яг одоо тэр юугаар шүтлэгтнүүд буюу одоо англиар бол англиар ингэдэ. Шүтлэг гэхийг trust гэдэг. Сүсгэлэх буюу шашин гэдэг religion гэдэг. Believers гэдэг байхгүй юу. Тэгээ хамгийн доод нь мөргөлчдийг бол hopers гэдэг. Дэлхийг захираад байгаа миний яриад байгаа долларын эзэд энэ төр чин зөвхөн өвөг дээдсийнхаа ой санамж онх бэлгээр явдаг. Өөр юмыг тоодоггүй жинхэнэ трастууд учраас дэлхийг захираад байгаа байхгүй юу. Тэгэхээр саяны түрүүнийг ярьж байсан шүү дээ. Бид нар ингэж хэрвээ ямар нэг байдлаар бие бинийгээ ингэж цосмос элдэн юмар яриад ивэл хизээч еврейчүүд ч хүчиг болохгүй. Еврейчүүд маш энгийн шүү дээ. Эхэнд еврей бол цусаараа. Хоёрдугаар чи еврей шашинтай бол чи еврей гэж үздэг байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн цааштай тэр хүний цуснд тодорхой нэг байдлаар мөнх төгний шүтлэгтний эсэс мэдээл байх юм бол тэр хүн бүрэн мөнх төгний шүтлэгтээ мөнх гадны соёлтой мөн боломжтой амьдралтай тийм хүн болох бүрэн боломжтой учраас бид нар тэр шалгуураараа цэвэр оюун санааныхаа шалгуур талаас үүсэх хэрэгтэй байхгүй юу. Түрүүн та нөгөө эцгийн талаас 44, эхийн талаас 55 гэлээ шүү дээ. Тэгэд хооронд нэг 10-аад бас нэг зөрүү байна тий. Энэ тэгээд эхийн тал илүү удамшдаг гэсэн үг. Яг их ч өөрөө нөгөө эсийг хүлээж аваад дараа нь дахиад залгуулчихж байгаа шүү дээ. Тэр эн чинь гарын 13-аар байдаг шүү дээ хинги. За тайлбарт ингэ. За 1 за 2-ыг нэмэхээр 3 3-ыг нэмэхээр 6 4-ыг нэмэхээр 10 тий 10 тэгээд 5-ыг нэмэхээр 15 6-ыг нэмэхээр 21 за 7-ыг нэмэхээр 28 за тий 8-ыг нэмэхээр 36 9-ыг нэмэхээр 45, 10-ыг нэмэхээр 55 болж байгаа. Тэгэхээр 13-д их чи эхийн тал байхгүй юу? За. Эхний 1 нь байхгүй, сүүлийн 10 нь байхгүй болохоор 44 эцгийн тал болчихдог байхгүй. За. Угийнх нь айгүй энгийн юм. Манайх удаа нэг хийсвэржүүлээд нэг дээр тийм нэг 94 юм агаарын давхраг байдаг худлаар яддаг юм чи дандаа бодит амьдрал дээр хүний амьдрал хэрэгтэй айгуусаа угүй эрдмүүд байхгүй юу? За. Нэгдүгээрт нь ам философи гэж байгаа. Ам. За. Өөрөөр бид нар ам болохоос биш. Гэхдээ сайн үзэх юм бол отхон ч юм уу баяр хөдөө штэ. Сайн бодлоо. Ганцхан өмч байгаа. За. Тэр нь ам байхгүй юу? Тэр ам. Тэр үсийн байшин барилга марилгууд эн чинь өмч эн чинь эдэлдэг эд. Тий. Зарим нь яг ингээд нөгөө тарганы хөрөнгө, айргны хөрөнгө шиг амьдрал авч явдаг юм бол хөрөнгө. Зарим нь хогшил буюу нөгөө хогон дундаас шилэгдээд аваад үлдсэн байхгүй. Уг нь нэрүүч их гоё штэ. Нүүхтэй яг нөгөө баахан юм дундаас тий шидэд аваад явчихна гэсэн үг шүү дээ. Нүүдэлч хүмүүсийн. Тэгэхээр ингэж жишээ. Тэгэхээр ам бол ганцхан өмч. Тийм учраас ам философи буюу аминч байхгүй ухаан бол монголчуудын суур ухаан. Манайхаа одоо айгүй буруу ярьдیں۔ Битээ амиа бодоод гэж. Эсвэл хүн болгон амиа бодох хэрэгтэй. Хувийн хийчихтэй андуурд идэв. Тийм ээ. Тэгээ хувийн хийчих нь шар өөр байхгүй юу? Тиймээс ш бүгд дээр аминч байгаад харин хувийн хийчихгүйгээр нийтийнхээ сайн сайхны төлөө хамтдаа байх хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр аминдаа арчаагүй хүн бусдын төлөө хизээч зүтгэхгүй байхгүй. Манайх одоо ингээд хүнийг хоёр үзээд байдаг байхгүй. Эдээр матер буюу ахуй ба ухамсар, бие ба сэтгэл гэдэг нь шүү дээ. Монгол ухаанаар ам бие сэтгэл гэж 3 хуваадаг байхгүй юу? Ам бие сэтгэл. Тэгэхээр чи орчин үеийн ангаагч шүү дээ. Хүний биеийг эдгээдэг сэтгэлийг эмчилдэг мөртлөө амийг эмчилдэггүй байхгүй юу? Гэх мэт ингээд задах юм бол бидний нөгөө өөр онцлог юмч гараад ирж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт нь амийг бол тустай энэ чи бүтэн том философийн сургаал хүн төрлөختөнд байдаггүй маш чухал юм. Энэ цаашдаа дэлхийд угаасаа тарах тий шинэ бурхтын цаашаа сургаал болох суур юм баг. За хоёрдугаар нь тэр итгэхгүй ухаан буюу итгэл. Амьдрал хайр дээр тогтдог гэж буруу яриад идэм аа. Амьдрал итгэл дээр тогтдیں۔ За. Эхнэр нөхрийн хоорондын итгэл, анд нөхдийн хоорондын итгэл тий. Одоо хүмүүсийн хамтын амьдралын хоорондын итгэл гэх төрч гэсэн өөрөө итгэл юм. 10 хүний итгэл авсан бол 10-ын дарга. 100 хүний итгэл авсан бол 100-ын дарга гэдэг ингэ явдаг байхгүй юу? Итгэл. Тэгэхээр энэ итгэл гэдэг нь өөрөө тий юу бол биш. Одоо итгэл гэдэг нь удамчиж яваа тэр сүнсгээд байгаа ч өөрөө итгэл байхгүй юу? Тэгэхээр итгэлээрээ амьдрна гэдэг нь яг өвөг дээдсийнхээс ирсэн ой санамж, ой ухаан, ой бэлгээр амьдрахын итгэлээрээ амьдрна гэдэг. Тэгэхээр итгэлээрээ амьдрдаг хүн хизээч хэн нэгэн үний ийзэм номлол юмд хуурагдахгүй тэндээс аваад
өөрийнхөө доторчлог ухаанаа өшөө сэрэж явдаг байхгүй юу. Тэм учраас монголчуудын аюул чухал юм энэ итгэл буюу итгэхүй ухааныгаа яаралтай сэргээж авахгүй бол янз янзын шашин ийзмүүдэд хуурагдаад бүгд ингээд золигдоод яваад байгаа. За 3 дахь юм нь бол бүх юмыг бид нар нөгөө гурван онлоор буюу гурван сэтгэхүүгээр харддаг. Гурван сэтгэхүүгээр харахаар ерөөс огт юм тэрсэлтгэ болчихно. Хоёр чинь дандаа тэрсэлдээ үүсдэг. Хар цагаан эсрэг тесрэг арга биелэг. Гурван үзчихэр чинь ер нь одоо гол шинждэг юмны 3 төвшөнд гурван онлоор харддаг. Тэр хүн маань өөрөө энэ гариг ирэх сентэртээ тэр байгалийн зам ёсыг ажрыг мэдж байна. Гариг ирэхс нарны аймаг гэдгсэн тэр зам ёсыг мэдж байна. Хамгийн өндөр төвшин. Дараа нь болохоор хүн гэдэг ямар учиртай юм гэдгээ хүний их ёс зам ёсоо мэдж байна. Хамгийн сүүлд нь болохоор бусдыгаа тэ аль голыг дагсан аль үндэстний ямар шүтгэхтэй ямар хүн байна гэж таньж чаддаг байна. Энэ 3 юм нь өөрөө эргээд тэр бусдтай эвтэй найртай байх юмыг хийж өгдөг байхгүй. Тэгээ энийг мэдхийн тулд заавал хүн таних тулд эхлээд ерөнхийдөө нарны аймгийн зүй тогтол, гариг иргэсийн зүй тогтол тэндээ шүтэн барилгатайгаар ингэж дөрвөн үйлрэлтэ яаж зогсож амьдрах уу гэдэг энгийн байгалийн хууль ямаа сайн таньдсан. За тэрэндээ дараа нь ингэж за шинэ аавыгаа ч юм уу өрхийн тэргүүнээ яаж шүтэж хүндлэх юм, ээжигээ ч юм уу эхнэр эмэгтэй хүмүүсээ яаж хайрлах юм, өөр хүүхдээ яах юм энэ чинь их ёсод байхгүй дандаа заавал хийх ёстой. Тэрийгэ мэдсийнхаа дараа тэрийг аль зэрэг хийж байгаа тэр шалгуураас нь хүмүүсийг харж эхэлдэг гэсэн үг байхгүй юу? Тий. Яг зүгээр ийм юм сайн судалж байгаа одоо чинь ингээд битэрийн байнга хоёул одоо шүүмжлээд яриад ингээд тэмцээд байдаг нь улс төр тарахад тэр өнөөдөр манай энэ саард ордонд байгаа улс төрч дунд нь шүү дээ. За. Яг энэ шалгуураар монгол хүн байдаггүй байхгүй юу? Энэ шалгуураар. За эх ордын гишүүд юм уу сайдганы ярьж байгааг сонсороо. Яг нөгөө цаанаасаа нөгөө тухайн юм ойлгоогүй хүмүүс чинь ээрч муураад ярьж чаддаггүй байхгүй юу? Ямар үг олж хэлэхээ мэдэхгүй. Тэгээд өөртөө нөгөө монголоор сэрээгүй учраас монгол төр үгийнхаа утга агуулгыг сайн мэддэггүй учраас ээрч муураад одоо нэг өгүүлбэр дотор сайдрыг хараад бүх сайдар биш үү? Бараг бүх 99% нь сайдар их хурлын гишүүд ялангуяа эрчүүд нэг сон би гайхсан шүү дээ. Эрэхтэй сайд арны эдэр нь ээрч мураад нэг бүтэн өгүүлбэрээ зөв төгсгөж ярьж чадахгүй. Дунд нь бараг нэг үг хэлээд одоо ингээл тий нөгөө англиар you know гэдэг нэг ээрч мураад нэг жоохон бодолцол ботоо нөхдүүд нь тэгж ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан ийм хүмүүс их байна. Тэгээд дээр нь бас нэг нийгэм нөгөө өөрийнхөө унган энэ өвгдөөцөө ой санамж ой мэдээллийг авч чадахгүй бохирдохоор маш хэдхэн үгээр ихэнхдээ тийм хараал зөвхөл мөглөөр ярьдаг болчтой юм байлээ. Нийгмийн оюун санамд оройтол. Ялангуяа би их гайхтыг одоо социализм үед ч юм уу тэр нөгөө олзлогдсон урвж исэн зөвлөлтийн цэргүүдийн тэр дунд их байсан хараа штэ тэр нөгөө эмэгтэйний бэлэг ихтэй хилдэг. Тэр хараалыг одоо ингээ гудамжаар явахаар бүр баруун солгоогүй ирэмгүй хүүг төгшдгүү дийлэх нь хэлхийн гудамжинд байтахад тэр чинь бүр олон нийтийн сүлжээнд одоо ерөөсө зогсож зайгүй тэрийг ярьж гавид хүмүүс ч гэсэн биш. Тийм тэр бүр гайхаад идэг. Гүнч за зүгээр наацхан бод. Нэгдүгээр тэр чинь тэрний манай дэлгэрүүс орсууд нь өөртөө бараг хэргэлдэггүй байхгүй тэр хараад үгүй чинь. За хоёрдугаарт нь ер нь энэ эмэгтэй хүний бэлэг эрхтэн буюу энэ эхийн ариун умааг ямар нэг үдэд тэгж ярих бол маш их суртахуунгүй юм штэ. Хүн өөрөө тэндээс бий болоогүй юм шиг. Яг деважин гэдэг бол явж төрхөөсөө өмнө тэр хүүхд эхийн хэвдээ дотор байж байгаа тэрийг деважин гэдэг чинь бодит деважин хүн байхгүй юу? Яг тэр эхийн хэвдээ дотор хүүхд ураг бүрдээд байж байхдаа байдаг тэр 9 сар 9 хоног чинь өөрөө деважин. Сүнс өөрөө деважин байж байгаа төрхөө өмнөх тэр үе шат байхгүй да. Тэгэхээр тийм ариун нандин юмыг хүртэл хараал зүхэл харь тэ зөвлөлтийн үеийн одоо шоронгийн орсуудын хэлдэг байсан үгийг хүртэл ингэж хавтгай хэлнэхэр чинь би эндээ шүү хэлээд нэхэр нийгмийн сэтгэл зүй тийм юу ч бодхоо болцсон тийм зомбирсэн байна гэдгийг баталгаа байхгүй юу. Өөрийнхөө одоо их үтгэлийг өөрөөр гудамжинд тэр чигээрээ их үтгэлээ тэгж ярьдаг. Монголчуудын нэг бусдаас ялгарх оюун сэтгэлгээний нэг онцлог нь нөгөө бэлэгдэл шүү дээ. Ёр бэлэгдэл гэдэг юм тийм ээ. Одоо үнэхээр яг сүүлийн үед энэ нөгөө ам юугаар дүүрэн амьдрал түүгээр бэлэх юм ч юм яг тэрийг ингээд нэг юу ойлгуулах үүднээс тийм өгөөдөг ч гэсэн гараад ийн л дээ. Тэгээд
яг энэ бэлэгдлэрэ гэж монгол хүн бэлгэрээ хятад хүн бэнчингэрээ билүү тийм үг хүртэл би тий. Тэгэд та энэ бэлэгдлийг ер нь юу гэж боддог вэ? Яг хүн ер нь шүү дээ. Юу бодно? Тэрнийхээ үр дүн буюу үр шимийг л үздэг байхгүй юу? Чи ингээд нүүрэн дээр хичнээн сайн юм ярьдаг ч байсан цаана маш муу бодолтой хүмүүс би маш олон үнийг мэднэ. Ялангуяа одоо бүр Монгол улсад том сайд дарга марга ерөнхийдөө болцсон байсан хүмүүс хүртэл ард түмэнд нэг ярьдаг ч гэсэн цаад боддын ингээд суухаар би нэг хүн бас шинж таньдаг учраас Монгол ухаанаар яг мэддэгдэг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн яг бодит амьдрал дээр тэр муу бодлынхаа төлөөсөө л өөртөө үзээд амьдрдаг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр сайн хэллээ. Нэг өгүүд ингээд ийм холбоос өгүүдийг бас нэг утгатай юм шиг манайхан андуураад идэв. Зөв цав энэ бол эерэг мэдээллийг урьдчилан төсөөлж байгаа юм. А ёр цомтон бол ирж байгаа гай зовлон байхгүй юу? Тий. Зөн цавын ёр цомдон гэж. Тий. Тэгэхээр ёр цомдон гэдэг бол өөрт ирэх гэж байгаа муу зүйлийг. Муу зүйлийг. А зөн цавын гэдэг бол ирэх гэж байгаа сайн юмыг наацах нь ингээд. Тэгэхээр ингээд олон энэ холбоос өгүүд эсэг утгатай хоёр үгийг холбоос хийчих нэг юм шиг айгүй их ярьж бас явд юм билээ манайхан. Дутуу ойлгодог. Ядангуяа улс төрд сонгуулийн үеэр нөгөө цус их яригддаг штэ тийм ээ. За одоо энэ урдаас ирсэн яг судлаад үзвэл тэдэн оны бүртгэлд байхгүй байна. Монгол улсын бүртгэлд байхгүй байна. Тэгэхээр одоо сүүлд орж ирсэн болж таарлаа яг хятад хүн байна гэл ингэж ярьдаг. Ахтай. Хатан голын цаад хэсэг, урд хэсэг. Хатан гол хөхмөрний хоёрын дунд хэсэг чинь бол хөхмөрний өмнөх тэр нанхад гэдэг хүмүүс шар мандын артлах нүүдэлчин умардын нүүдэлчд хэлдэг шүү дээ. Эдгээр дундлын ирлизүүд нь тэр голын хэсэг нь гэсэн үг байхгүй. Энгийнээр тайлбарлаад. Хятад дотроо одоо ялгаатай гэж. Гэхдээ хятад ч гэсэн дотроо тэр чинь олон үндэстэн ясны холион бандсан шүү дээ. Орос энэ тэр чигээр жишээ нь Орос хитчин Төв Азийн нүүдэлчд Монгол түрэг угсааны Словен гаралтай хүмүүс, Герман гаралтай хүмүүсийн ирлизүүд шүү дээ. За Америк бол бүр супер. За тий. Тийм байна. Энэ чинь айгуус тийм ийм юмар үзэл бид нар хизээч өөдлөхгүй. Том үзэл санаа онол номлол тийм юм дээр зангидагдсан үндэстэн өөрөө босч ирдэг болохоос биш. Үндэстэн өөрөө яг тийм шүтгэн соёлоор нэгдчихсэн тэрийгэ дагсан амьдралын соёл юм нэг болцсон бүрийг тийм модоны цэргүүчиг хар ихэд бүгд харамдаг. Тийм болцсон сүнсний нэгдэлтэй хүмүүс хүчиг болдог болохоос биш. А тэгээд ялангуяа саний хэлдэг манжийн дарлын гэж ярих юм одоо. Тэрнээс суугаад сүүлийн 100 жил бол яг энэ хатан гол хөхмөрний дунд холон бүр тэрний өмнөх хүмүүсээс маш олон хүмүүс Монгол руу орж ирсэн шүү дээ. Дээр нь Монголоос их хааны нөгөө нэг гадагшаа байлын дагуултын үед бол маш олон хүмүүс гараа явцсан шүү дээ. Тэгээ одоо тэр нөгөө 16 сая хүн чинь судлаад үзэхээр чи ингээл Казак, Киргиз зөндөө байд. Би Киргизд очингууд бүр манай Монголоос илүү жинхэнэ нөгөө мөнгө тэнгэр шүтгэдэг хүмүүс тэнд харагдаад байгаа байхгүй байж байгаа нь өөрөө хэдийгээр исламын шашинд орцсон ч гэсэн. Би бол яг Монгол хүнийг бол буй тэр Монгол сэтгэлгээ Монгол генерээ дамжаад өөрийгөө сэрээцсэн хүнийг бол би хоёр үг солиод таних байхгүй юу. Тэгээ манай энэ цус яриад байгаа хүмүүс шүү дээ. Дандаа шар мөрний урдаас ирсэн өөртөө цагаачд байдаг байхгүй. Нэг бол би баталгаатай хэлнэ. Бүр яг цагаачд ч юм. Тэгэл бүгдээрээ орилж хашгираад ингээд тэгээд хүний тэр царай хардаг шүү дээ. Би биологийн биений хэлбэр ясны бүтэц тэгээ хэрэгжилж байгаа өг мөтөр сэтгэлгээ энэ харах юм бол нөгөө монголчуудын их яснаас огтхон ч юм байхгүй хүмүүс харагддаг байхгүй юу. Тэр одоо тэр яг хүмүүсэнд өөрсдөө харин жинхэнэ нөгөө нанхад гэдэг шүү дээ. Нан гэдэг чинь өмнө зүг гэсэн үг. Өмнө зүгийн хяадууд буюу хүмүүс гэсэн үг шүү дээ. Нөгөө хүн гэдгээ олон тоочин хяад гэдэг байгаа чинь тийм байхгүй юу. Тэгэхээр энийг бол бид цаашдаа шүү дээ. Одоо яг үндэ бол болох хэвээр. Монгол улсын иргэн бол хүнийг тэр янз би бол анх одоо ингээд өөрөө 3 жил ууланд бас галаа сахиад тэнгэрээ аваад тэрний дараа маш буруу ойлголттой айгүй одоо хүмүүсийг энэ мүү хужаа энэ мүү төвд энэ мүү гэж би өөрөө тэгж ярьдаг байсан. Тэгээ сүүлд нь тэрэнд айгүй харамсдаг байсан байхгүй. Яах гэж тэгвд энэ чи хөөрхий ингээд бас Монголын мэдэхгүй байсан биш. Монгол улсын иргэнийг би ад үзээд яах юм те. Эсвэл тэднийг хайрлаад их хаамын тэднийг хайрлаад бүгдийг бүр номхон далаагаас газар дундын тэнгис хүртэл том эзэн түрэн байгуулж бүгдийг хайрлаж чадсан байгаад өнөөдрийн бид нар энэ хүмүүсийг энэ мүү хятад энэ мүү төвд мөнгө гэж ад үзээд яах юм гэ би сүүлдээ тэр луг болцсон байна. Зах зээлийн их үед одоо Монголын нэртэй бизнесмен Монсонкийн баяр хөөгж явж байгаад та бол одоо огцом эргэлт гэдэг шиг тийм эргэлт хийсэн хүн шүү дээ. Одоо өстой нөгөө өөрийгөө таних, өвгдээдсээ таних гэд ингээд
Тэгэд энд та яагаад одоо ингээд эн чинь зах зээл болж байна. За одоо мөнгө гэдэг зүйл бол одоо маш чухал, бизнес хийх ёстой, хөрөнгөтэй болох ёстой гэл ийм зарчим явж ирсэн. За тэрний одоо яг л тэр зарчмаар явж ирсэн ээ. Гинт та сугарж үлдээд шал өөр юм руу явчихсан. Энэ яагаад та тэгсэн? Яг ийм л юм бид дээ. Хүн болох багаас хөлөг болох унгнаас гэж өөрийнхөө багын амьдралаа бодохоор одоо би чинь ингээд эцэг эхцээ долуулаа мөртлөө яг над чиг юм бусдын төлөөч гэдэг юм уу? Одоо мэдхгүй одоо эсвэл одоо зөв зүйл хийж түүх бүтээнч гэдэг юм уу? Ингэж боддог хүн манай нөгөө зургаад байдаггүй байхгүй юу? Тэр эн чинь нөгөө хүний төрсөн үдийн төөрөг, гарсан үдийн гариг гэд. Манайх одоо нөгөө төрсөн үдийн төөргийг ярихаас гарсан үдийн гаригийг ярьдгүй. Тэр хоёр бас ялгаатай. Гарсан үдийн гариг гэдэг нь гариг миний эрс гарсан өдөр байхгүй юу? За. Дараа нь тэр эс маань өндгийн эстэйгээ нийлээд 9 сар 9 хоногоо ураг бүрдээд тэгээд их юм манаас гадагшч өөрөө төрсөн үдийн төөрөг байхгүй юу? Би наад хоёрыг чинь нэг өдөр төрсөн өдрийг л хэлээд байна гэж байна. Өөр байхгүй. Төрсөн өдөр чинь бол умаагаас гарсан өдөр буюу бүрлдсэн чинь нөгөө нэг тэр эрс ор тань бүрдсэн байхгүй юу? Хүн болгоны гарсан өдрийн гариг төрсөн үдийн төөрөг өөр байд юм билээ. Тэгэхээр яг надад магадгүй одоо нэг тийм төөрөг байгаа бах хар багасаад ер нь нэг тийм хүүхд бахын дээрээс нэг муухай юмнуудыг твчдэггүй ядарсан зүдэрсэн хүмүүсийг дээрлэгч байл би өөрөө хажуудаа аваад хамгаалцдаг хичээлийн хийж өгдөг барьдаг гэдэг тийм юм байсан. Тэгээ яг нэг анх би 90 онд бол яг энэ одоо юу гэдэг Toyota шиг ч гэдэг юм уу Samsung ч гэдэг юм уу тийм том корпорациуд байгуулад тэд нар нэстэ нөгөө сайхан ард түмэн улсаа хөгжүүлдэг гэж бодоод анх том корпорацийн захирал болох гэж. Тэгээд явж ирсэн нөгөө болцсон байсан. Юу энэ нэг сая доллар ярьж байхад би 330 сая долларын эгийн голын гэрээ 95 онд зурж ирсэн. Mobile.com-ын тендерт би 95 онд ялж ирсэн. Надад биш үү яг одоо байхгүй уул уурхаан лиценз тий. За хувийн хөрөнгө оруулалтын 100% миний банк дээр нь өөр 2-3 банкны хувьцаа эзэмшдэг би надад бүх юм байсан. Тэгээ юу яг 2000 он хавцаа ойлгосон гэхээр яг энэ долларыг хэвлэдэг хүмүүстэй ч маш их ажиллаж байсан байхгүй юу? Би тухайн үеийн Merrill Lynch тэ Lehman Brothers гэдэг яг одоо энэ одоогийн BlackRock Goldman Sachs гэх төрөл нэр нь өөрчлөгдсөн байж байгаа. Тэр еврейчүүдийн мөнгө үлдэх жинхэнэ томчуудтай ажиллаж байсан. Хоорондоо ярилцаад надад 20 сая, 30 сая, 50 сая долларын санхүүжилт өгч ингээд тгийгээд би яг тэр төвшөнд өөрөө ажиллаж байсан. Тэгээд тэр нэг өдөр надтай яг ажиллаж байсны тэр юуны Morgan Stanley-д байсан еврей долларын чи хувийн банкуд хэвлэдэж штэ би гайхаад гоо наа чи Америкийн засгийн газрын мөнгө биш юм уу гэсэн чи үгүй эн чин зүгээр л хувийн компаниудын өрийн бичиг штэ чи үзэлтэй promissory note буюу өрийн бичигээ бичсэн байгаа үстэй өөрөөр энэ доллараар тэгээ та нар энэ долларыг аваад ямар нэгэн худалдаж авна гэсэн бол тэрий чи бид нар буцааж өгнө гэдэг promissory буюу амлсан өрийн бичиг байгаа үстэй гэд тэгээ судлаад үзэн гол ойлгочихгүй тэгээд за яста яг энэ замаар явах юм бол штэ би зүгээр л нөгөө манжийн дарлалын үед хошуу нутаг ард олноо мал сүрэгтэй уул толготтой барьцаан тавиад өөртөө нэг мө отог жинс зүгэл явдаг гэсэн юм ноёдууд байсан шүү дээ. Мөнгө хүлэгч гэдэг шиг. Гүг яг нөгөө мөнгө хүлэгчтэй урвцсан одоо манай баяр цогчийн нөхдүүд шүү дээ. За. Нөгөө отог жинсээр нэг тийм нэг худлаа олигарх гэдэг байгаа мөртлөө нэг тэдний зарц хийсэн AMC-с олж байгаад энэ төр шиг болох байхгүй юу. Тэгэхээр чи над чиг юм одоо чинь энийг ингэж учин олцсон чөтгөл болох юм бол би дийлдэхгүй байхгүй юу. Юм энэ олж байгаа бол шиг тэнэгтэй нэг ингэхчгүй би бүтэн улсаар нь худалж аваад тоглоо явчих байхгүй юу. Тэгэхээр чи бодож ирэн за боли ерөөс энийг болиулъя. Энэ буруу зам байна. Буруу зам байна. Энээс буцаж чөлөөлөгээд. Гэхдээ тэний чи учиг олох гээд өөрийгөө бас энэ чи хамгийн том хүний шат юу юм гэхээр нөгөө тансаг амьдарч ийсэн, эдэлж ирж ийсэн, эрх мэдэлтэй байсан тэр юмнаас 3 юм байдэн шүү дээ. Алдар нэр, албан тушаал, мөнгө. Надад бол албан тушаал байгаагүй. Алдар нэр мөнгө нь байсан. Тэгээ тэрнээсээ татгалзаад болно гэдэг нь өөрөө айгүй том. Миний хувьд бол хэцүү сорилт. Тэр чинь хүн болгон тэрний төлөө явж байгаа ч. Тэгээ яг нэг 3 жил ууланд амьдраад хармаанда ямар ч мөнгөгүй ингээд байчгаарч юм сүулдэ бүр юунаас ч айж эмээхгүй юу ч болоод би энийг заавал бүтэнд гэдэг нэг өвөг дээдсэн онг тэнгэр буюу итгэх ухаанаа олоод авчихсан штэ. Тэгэхээр өс тоохоо бэлчт юм бил. Тэгэл энэ замыг сонгоод нэг битсэн чи 20 жил болчихж байгаа байхгүй юу. Та тэгээд нөгөө тэнгэр язгуур бөөгийн одоо удам урга авсан уу? Тэгээ бөө гэдэг байгаа чи бас бөө гэхэр манайх одоо нөгөө юуг ойлгоод байгаа юм. Нөгөө би түрүү хэлсэн штэ нөгөө шүтгэн соёл, сүсгэлхэн соёл нь тэ мөрөгхүйн соёл нь штэ. Тэгэхээр тэр бөө гэдэг бол тэр мөргөлтөд зориулж тодорхой зан үйл мөдийг ингэж
нэг одоо шиг сургууль дээр тий нэг хичээд ордог штэ. За чи ингэж мужинд ажил хийгээр ингэж тэрийг хийж өгдөг хүмүүс нь байхгүй юу? Тэгээс хүн болгонд биш штэ. Сайн үзвэл хүн болгонд өөрийн эрүүл мэндтэй холбоотой, биений эрүүл мэндтэй холбоотой, сүнснийхээ мэдээлэлтэй холбоотой юм цэвэрлдэг тэр мэдээлэл нь бүгд нь байгаа байхгүй юу? Тэгээ тодорхой хүмүүс тэрийг хөгжүүлчихэд хүний харангуйтаа шууд мэдэрдэг. Энэний сүнсэн сэтгэлэн доголдчих. Биеинд игцэн мэн гэдэг. Энэ бол угаасаа одоо шинэ юм штэ. Ихтэлхийгээ бид нар чи итүгэн буюу удган гэдэг. Итүгэн. Удган буюу ихийн умаа гэж үздэг байхгүй ихтэлхийгээ. Бидний төрүүлдэг. Оросууд родина гэж хэлдэг штэ их. Яг тэр шиг манай итүгэн гэдэг өгчөөр родина гэсэн үг байхгүй та. Тэгэхээр би юу тайлбарлах гэхээр тухайн удам гэдэг бол хиний эснээс үүссэн. Баярхуугаас үүссэн хамгийн анхны удам. Ураг гэх юм бол тэрэн дотор байж байгаа хамгийн анхны настай бүгдийн төрүүлсэн эмэгтэй хүн гэсэн үг байхгүй юу? Удам ураг хоёр ч өөрөө. Тэгэхээр хамгийн өндөр настай тухайн ургаа бүрдүүлдэг хүн чинь бол бүр хинийгээ чарсан. За миний тэд түй ачцээ тэр байна. За энэ хүүхдийг жоохон тиймдээ гэд бүгдийг мэддэг засч явдаг чинь өөрөө явсраад удам гэсэн болчихгүй. Мөн үү? Нөгөө удмаа ургаа биш удмаа хариуцж байгаа хүмүүс чинь бол бид нар ийм удмын ийм шүтгэдэг хүмүүс чигээд тэрийг харж байгаад хүүхдүүдтэй тэр шүтгэн сайдаа суулгаж өгч байгаа чинь болохоор нөгөө бөөгд байгаа чинь болчих юм гэсэн үг байхгүй. Уган бол энэ чинь зүгээр л хүнд нөгөө хүн болгонд байгаа юмыг сэрээж өгөх болохоос биш. Одоо манайхан нэг том амдуурл байгаад идэг нь хүн амтныг багшаа гэж очиод идэв. Тэр хүн чинь бол уган багш гэдэг нь юу юм гэхээр өөр чинь байж байгаа тэр ой санамжийн дундаас ой ухаанууд чинь чадвал ой бэлгийг чинь сэрээж өгч байгаа хүн байхгүй юу? Гэтэл нөгөө хэд нь болохоор тэрүүгээрээ ингээд хүнийг захирах гад идэг. Тэг хүний сүнсийг захирах гэдэг хүний биеийг захирах ч өөрөө нүгэл болохгүй та. Харин хүнийг сэрээх ч өөрөө том буян байхгүй юу. Тэгэхээр би бол тэр утгаараа бөө биш байхгүй. Би зүгээр өөрөө ингээд байнга яг өвлийн нөгөө ялангуяа нөгөө 981 хоног эд нөгөө 9 өвлөө штэ. Өвлийн тэр 81 хоног. 3 жил дараалал яг тэр 81 хоног дээр ингээд яг тулахтаа гадаа сахиад өвлдөө хажууд нь адууны азхаа сэгсүүн дээлтэй ингээд сахиад тэгээ байхаар хүн яг ингээд аюул сан цэвэршдэг. Манайхны бэлс одоо энэ төрөлт бэлсүүдийн гэж манайх ч юм тэр нь өгөхгүй. Тэгэж нөгөө өөрийнхөө итгэлэл олж авсан гэсэн үг. Тэрийг манайхан бөө мөгөд буруу яриад зүгээр итгэлэл олж авсан гэсэн үг байхгүй. Өөрийгөө л таньсан. Өөрийгөө таньж олж авсан гэсэн үг байхгүй баталгаажуулж. Тэрний дараа та нөгөө мөнх тэнгэрийн дуудлага үний нэвтрүүлэг хийгээд 90 цагийн дуудлага. 90 цагийн дуудлага. Тэгээд 2010 оноос эхлээл яг энэ монголчууд болохоо болчих. Тэгээд ингээд анх би ингээд хамаагүй ярьдаг байсан. Монголчуудынхаа оюун ухааныг сэрэх гээд ахуй амьдралтай холбоогоод нийгмийн байгууламжтай тэгээд хүн төрөлхтний түүх, шашин философи гэж хамаагүй ярьдаг байсан бол 2015 оноос эхлээ болоод зөвхөн ахуй төр буюу энэ өөр зээл тэр талаас нь ярьдаг болсон. Яг тэгэхээр миний эхний гол нийгмийн ажил байсан бол 2015 оноос би цэвэр улс төрийн ажил хийж эхэлсэн байхгүй юу. Яг л улс төрийн ажил хийчихгүй бол өөрийнхөө аавынхаа үлдээсэн, аав ээжийнхээ үлдээсэн алттай авдрыг хүнд л өөрдүүлчихэд тэгээ гэрт нь орж ирээд өөрсдийн дээрлэхээр боолчлоод хүчин дээр хүчгээд ахад тийм байх хэрэгтэй юм шиг тийм муухай боочлогдсон сэтгэхүйтэй хүмүүс бий болчихоо шүү дээ. Өөр ирэхгүй тэр нь дандаа ахуугаар нь барьцааж байгаа учраас тэр тэмцэлд орсон гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хүмүүс одоо яа харахгүй л ахуйдаа баригдчих. Ахуугаас нь угаасаа баригддаг байхгүй. Энэ ахуу яг нэг талдаа бол анхдагч штэ. Хүн идэх хоолгүй байж чадахгүй, ор хоронгүй, дээр дахиад нөгөө хань ижтэй одоо дүр төлөө үлдээх ч өөрөө жам ёс штэ. Тэргүүгээр байж чадахгүй байхгүй. Тэр чинь ахуу гэдэг байгаа штэ. Тэгэхээр нийгмийн байдал нь өөрөө хүнийг одоо яа харахгүй л энэ ийм нийгэмд одоо тэр өстой нөгөө тэр жамаар нь амьдрахгүй бол амьдрах боломжгүй болгоод тэгээ хүмүүс хэдийгээр мэдж байгаа боловч тэгээд одоо нөгөө өстой нөгөө өнөөдрийнхээ ахуйд баригдаад ингээд энд нь ингээд зохиож өгсөн дууган дуулаад одоо хөгжмийн захиалал тэгэл байж бүжиглээд өөнөрөө бүжиглцээгээд яг энд юм билээ. Сайн нэг үг юм бас хүмүүс мэддгүй юм билээ. Мэдэрдэм билээ. Мэдэрч байгаа. Мэдрээд байгаа байхгүй бүгдээрээ тий. За энэ болохгүй. Гарууч бол ингээд бидийг лөөөрдөд хамаг юм лөөөрдөж аваад байна. Оюу толгой дээр лөөөрдөд аваа явчлаа. Ухаан удыг лөөөрчлээ. Энэ банкны эдгээд өөр игээд энэ аппликейшн тэгээд өөр байгааг мэдрээд байгаа мөртлөө яг гэдгийг мэдэхгүй байгаа. Мэдчих юм бол дорн тэмцэх байхгүй юу. Тэгэхээр одоо миний хийгээд байгаа тэмцэл бол энэ арт түмний мэдрээд байгаа юмыг наа чи ийм учиртай юмыг онж тавьж мэдүүлэх гээд байхгүй. Мэдсийнхаа дараа бол нөхдөө тэмцэл эхлэх байхгүй юу. Яг мэдээгүй мэдрээд байгаа учраас нөхдөө чинь гайхаад тэмцэж чадахгүй аргаа олохгүй байгаад байгаа байхгүй. Мэдсний дараа бол
бүгдээрээ энэ чи юм учиртай байна шүү дээ. За тэгвэл ингэгээд тэгээ нөгөө хамтын тэмцэлч үр дүн төрөх. Тэгээ одоо миний сүүлийн 10 жил хийж байгаа асуудал юу тэмцэл бол цэвэр ард түмэнд нөгөө мэдүүлэх гэдэг байгаа байхгүй мэдрээд байгаа юм ээ. Тэгээ одоо нэг юм гайгүй нэг баг 10 гаруй жил зүтгэсэн дараа одоо нэг хүмүүс жоохон мэдэрч юмнус нь үнэн байсан юм байна гэдэг ингээд нөгөө шинэ мөнгөний бодлогонтыг дэмжиж эхэлж байгаа чинь тийм учиртай байхгүй юу. Хэрвээ та тэгж одоо 3 нөгөө 981 хоногт тэгж хэвтэг бол энэ болгоныг бас мэдэрч одоо ойлгохтлоо бас их цаг хугацаа хэрэгтэй юм. Яг ийм ойлгохтлоо биш ухаартлаа. Яг тэр энэ бол миний доторч байгаа мэдээллийг би ухаж гаргаж ирсэн байхгүй юу. Одоо ойлгоно гэдэг нь отхон өөрийнхөө дотор байж байгаа ухаж гаргаж ирсэн ухаан, отхны ухаан. Баяргүй ухаан хоорондоо бөмбөгшин гэж ойлголцохыг ойлголт гэдэг байхгүй. Тэгэхээр би ухаанаас одоо чи тэр ярьж байгаа чинь хоёул хоорондоо ойлголцож байгаа байхгүй. Өөрийнхөө ухаануудыг би энэ луга ойлгуулж шийдэж байгаа гэсэн. Тэгээ энэ дундаас ойлголцоо та тийм байна гэж байгаа бол жишээ нь маш ингэ. Яг цаадаа бидний ингэж ярьж байгаа яриан дундаас чи дотроо нэрээ баярх бах энэ тийм байж тэгэл бодно гэдэг чинь бол чиний өвөг дээдсэн чамд үлдээсэн мэдээллийн санд тэр мэдээлэл байгаа гэсэн үг байхгүй юу? Би сэрж штэ. Тийм байгаа гэсэн үг. Чиний асуултаа ч гэсэн би сэрээд явна гэсэн үг. Тэгэхээр миний одоо түрүүний хэлдэг зориод байгаа нь бид нар яг иймэрхүү байдлаар чөлөөтөө тийм хуурамч манж маягаар эсвэл төвд энэ Орос Америк маягаар ингэж харь хил мэдгүйгээр хоорондоо ухаарлуудаа сайн ойлгоцоод авчих юм бол Монгол айгүй хурдан босоод ирэх байхгүй. Бол энийг юусэн хийж чадахгүй. Нөгөө ахуу элдв дээдэмараа барьцаалагдаад хэрүүл урвал би өгөхээр чи өгөх гэл тэ би өөрийнхөө одоо манай өнөө цагийн бизнес гэдэг чинь маш энгийн штэ. Бүгд өндөр хүүтэй зээлтэй учраас зээлийг төлнө юу гэдэг нь баярхуу өөрийнхөө зээлийг төлнө гэдэг нь би чамайг залдиж тэр төлөх зээл төлөх ялаа чамлуул өгнө гэсэн үг байхгүй да. Би хүүгэн төлнө л гэсэн үг шүү дээ. Миний зээл хүүг төлөх байхгүй. Энийг нэг чөлөө зах зээл өрсөлдөж тönjig чи худлаа яриад энэ чинь зүгээр цэвэр луур одоо нэг энгийн юу гэж хэлдэг тайлбарлах юм бол ер нь байж болшгүй юмнууд байхгүй да. Хэвийн зүгээр тэ мөнгө үлдэг биш санхүүжилтэн дээр тэгээд өсвөрлөл эн чинь боломжтой юм. Тэгээд шал худлаа юм байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө ийм албаар өндөр хүүтэй зээл хаяад хооронд нь яс хэмнэлж байгаа. Тэгээ нэг юм гिचээж ингэр шиг тийм тэмцэллөө аваач одоо гудамжинд ингээд нэг олон нохоо өлссөн багтан дунд нь хоол хийчихээр яад тэрэн шиг ингээд Монголын ард түмнийг хайчаагууд тэр дундаа хамгийн том эхний юмд булааж идж байгаа арай давуу өрхтөн нэмсээс орж байгаа энэ банкны эзэд мөн дараа нь тэднэртэй зурладаг нэг улс төрийн их хурлын гишүүд сайднаар дараа нь тэдний дооц намын сүлжээ гэж явсаар гоод хамгийн сүүлд нь бүр ингээд идэх харахгүй хог шороон дээр нэг хөөрхий 300 мянга ард түмч байгаад байгаа хөө сайн харж чадвал яг энэ саяны загвараар тэгэхээр энэ тэмцэлдээ аваачих бид нөгөө талдаа нөгөө өөрсдөө байж байгаа ухаанаа сэрэж чадахгүй ухаанаа нэгэнд ухаарал болгож сэрж чадахгүй хүмүүс чинь босоод хоорондоо ойлгож чадахгүй яваад байгаа байхгүй ахуйдаа баригдаад хэцүү ам зуулгандаа баригдаад байгаа байхгүй. Та өөрийнхөө өвөг дээдсийн талаар таны аавыг бас одоо Монголын энэ тойл бичиг тий зохиож ирсэн бас тийм их эрдэмтэн сэхэдлэг хүн байсан гэж сонсч ирсэн. Төмөрдөш гэдэг хүнийг. Тий. Би бол чинь аавраа багахтын төмөрдөш гэж. Жишээ одоо манай аав бол одоогийнхоор нь өвөр Монголын шилийн гол буюу энэ 90-ны цаана яг хувилааны голомтод төрсөн хүн байхгүй юу? Алтан ургийн хүн. Тэрнийг бол би хинээс ч ичхгүй. Угаасаа түүхээр ашиг судлууд гараад ирнэ. Яг одоо яг нэм штэ. Юу шодон хөх тэрний наатлаа одоо энэ юу шилийн голомт цааталт байдаг. Шанх гэдэг тэр биш ээ. Тийм шанх энэ гэдэг байгаа нь хувилааны зуны ордон байсан энэ тэр голомт бол үеийн үед нөгөө алтургийнхны байсан л голомт байхгүй юу? Тэгээд аав маань бол яг тэнд алтан ургийн хүн 6 хэлтэй эрдэмтэн хүн. Дэван гэж үүдэг штэ. Сүүл алтургийн хаан гэдэг Дэвангийн яг цог хамтарч зүтгэж ийсэн их Монгол улсаа байгуулахад зүтгэж ийсэн хүн. Тэгээд нааша яг ингээд нөгөө Японоос чөлөөлөгдөөд их тунгууд Монгол тусгай тогтнолд олох боломж гарлаа гэж Чойв сонготой ирж уулзаа. Тэгээд Чойв сонгоо нөгөө эрдэм мэдлэгтэй хүн учраас эмчээний үлдээд манай авчаад за төвд манж Япон хятад англи хэлтэй хүн байхгүй юу. Тэгээд тэрийг ашиглаж Чойв сонгоо эмчээний ажиллаач гэдэг төв номын сан шинжлэх ухааны активитийг төгжүүлээд дараа нь Монголын шинжлэх ухааны активийн томилтоор буцаж өвөр Монголд очиж өвөр Монголын юмыг тогтнуулаад тэгж буцаж ирж ирсэн. Тэгээд тэр яг тухайн үедээ бол монголчуудын сэргэн мандалт эхлээд манжийн дардлаас төлөвлөгдөхөд Монгол ухаан элдв юмаа дэлгэрүүлнэ гэдэг одоогийн өвөр Монголд хэрэглэгддэг Монгол хэл бичиг одоо манайханд бол цэвдгоон тол гэж байдаг шүү дээ Монгол үгний тэрэн шиг
өвөр Монгол төрлөдөг толийг зохиосон 9 эрдэмтний нэг байхгүй юу. Тэгээ би бол одоо шинэ эцэг талаас бол маш том эрдэмтэн, сэхэтэн, олон хэлтэй тийм хүний удам. Тийм ээ. Тэгээ их талаас бол манай ээжүүд архангаа үлзээтэй өөлт. Тэгээ галдан хааны удам гэсэн үг. Тийм ээ. Тийм л үе би хоёр талаас бол тийм юм байхгүй юу. Тэгээд танаа аав энэ Монголдо бол бүр одоо нөгөө нүүж ирсэн штэ юуны дараа нөгөө манжийн дардлын дараа за тэгээд тусгаар улс болоод маш олон хүмүүс наашаа өвөр монголчууд за ингээд нөгөө өвөр монгол ингээ хиттийн талд орхон тодорхой байхгүй гэж ярьж болонгууд тий одоо нөгөө баргын хушуу эднэр шиг л ирсэн юм ба штэ тийм яг хоёр тэгээд яг гол өмнө үеийн кэршин одоо хэн минийг бол би цайв сонгуудад баярлдаг нь аавыг буцааж өгөөгүй юм байл маав нэхэд тахтана за дэмчин одоо хааныг бол өгсөн шүү дээ. Тэгээ гэрээ хоринд байж байгаад насварсан шүү дээ. Дээв анчин бол. Аа бол нөгөө 6 хэлтэй эрдэмтэн тэгээ дээр нь бас тухайн үед нь энэ нөгөө манай дотоод яамны маш олон моринтууд дээр ажилладаг байсан юм бэл. Тэгээ нөгөө тэтгэвртэй гарангууд нь шугам фабрик тавьячаад хятадын засгийн газрын буцлагд тусан ч шугам фабрик ашиглалтанд оруулангууд тэрийг хүлээж авах комист байлгаад тэтгэвэр заргуулад тэгээ тэнд бас улсын нууц мэддэг учраас ингээд хянуулаад орхичихж байгаа. Манай хажууд яг хянаад хүн сууж идэг гэсэн байна. Тэгээд хошууч, нахын яамны хошууч. Хажууд хянаа сууж идэг. Тэгээд би хүүхд байгаа санаж идэв. Цэндийн дамжруугаа манай гэрээр ирдэг байсан. Тэ? За одоо хянганы гомж гэж одоо эндэнийн их сургуулийн алдартай монголч эрдэмт байдیں۔ Яг судалдаг хүмүүсд мэдэн дээ. Тэр хэцүү цагт Америкийн иргэн болцсон хянганы гомжгоор хүртэл Монголын визийг аваад аавтай ирж уулздаг байсан. Тэгээд манай аав бол Монгол туурхтан дондоо хүлийн зөвшөөрөгдсөн том эрдэмт хүн байхгүй юу. Би бол бахархтай шүү дээ. Тэгээ би яг цаанзаарсан бол би байнга төмөрч байх уу гэж бичдэг шүү. Тэгдэг. Тий. Хааваараа бахарх хэрэгтэй байхгүй тий. Гэтэл одоо манайхан ч нэг юм одоо газар зүүн хувьд тий ингээд яриад идэг. За ингээ урдаас ирсэн гэл нэг ярьдаг. Тэр танд юу н хэр би ах тоодгүй шүү дээ. Тий. Одоо шин тэрийг ярьдаг хүмүүс нь өөрсдөө жинхэнэ бүр нанхаад жинхэнэ удам утаа хүмүүс гэдэг. Би тэрийг сүүлийн үед хаад үзэхэ болчих. Өөрхөн амтыг өргөдөөд тэртээ би Монгол улсынхаа бүх ард түмнийг өргөө болгоход тий тэр төвд хятад метод хөөх тэр ядарсан хүмүүсийг Монгол улсын иргэнийх нь бүгдэнд нь тий тэр сая доллартай тэнцэх хэмжээний юмыг өгөөл нэг л иргэн болцсон бол иргэний эрхээ эдлээд явах хэрэгтэй байхгүй юу. Шал өөр ойлголт. Бид нар энэ бие нэг хайрлах хэрэгтэй юм байна. Анх бол би яг энэ тэнгэрээ аваад ингэхдээ бол бас нэлээд тийм онг тэнгэр маань догшин сэрцсэн хайр гаралтай хүмүүст их дургүй байдаг гэсэн байхгүй. Харангуут ч ингээд харах царайны бүрийн хайр те. Би ч хүнийг хараад яг жинхэнэ нанхад хүнийг бол ёстой мэдэн шүү дээ. 5 үг солиод нанхад хүнийг төвдүүдэг бол би амтахгүй байхгүй да. Тэгээ манжуудыг ч гэсэн сайн мэднэ. Яг хараад ерөөсө сүнсээр нь тань шүү дээ. Айгүйх тийм онг маань догширдаг байсан. Одоо нэг уулсын тэмцээн хийсээр байгаад өөрийгөө засаад тэрнэхэд бол бүгдийг хайрладаг болчихсон. Инэрдэг тийм. Тэгжиж л одоо бүгдийг авах ш. Тэгэхгүй өөр ямар ад үзэд дэлтэй ш. Тэгээ энэ өөрийн 3.6 сая ард түмэн ч нэгэн төрлийн дор цугулцсан бол бид нар их хаамын тухайн үедээ энэ тэмдгийн бүх хүмүүсийг цуглуулаад хайрлаа сайхан аваад гарсан ш. Бидний өвөг дээдс. Тэшин миний шууд өвөг дээдс байхгүй юу? Тий. Та уг нь үндсэн мэрэгжил чинь инженер юм бэл ш. Тэгээ би чи анх ингэсэн ш. Анх геологийн ангид ороод. Геолого? Тий. За. Тэгээд нэгдүгээр курсээ төгсөөд тэр ус ухаж явах чинь нэг сонин бас өвгдээ зонх тэнгэртэй таарахгүй хаяад бас тэр үед та их эрт мэдэрсэн юм шүү. Тэгээ болоод нэг эхний нэгдүгээр курс төгсөө бид нар чинь нэг ерөнхий геологийн дадлага гэдэг бүтэ 2 сар бүх Монголын одоо энэ том байгалийн нөгөө агт малтамдын орд байж болох газруудаар геологийн тогтцоц юм судлаад явдаг байхгүй ерөнхий геологийн дадлагын ажил гээд тэгэхэл тэр ёстой уул ус ухах чулуу хад сэндийч бүтэхгүй мэн гээд тэг би шууд тэр дадлага сэнгуудаа чөлөө аваад хайцсан сургуулаа. За. Тэгээ нэг жил явж исэн чинь тухайн үедээ энэ сургуулийн захирлууд маань дуудаад чи одоо онд сурдаг сайн хүүхэд. Нөгөө политехникийн дэд сургууль. Политехникийн дэд сургууль чи сайн багш болох хэрэгтэй чамайг одоо чи онд сурдаг сайн хүүхэд. Ямар ангид ормоор байна гэд. Тэгээ ягаад ч эдийн засгийн нь худлаа байсан. Яг тэгээ социализмын эдийн засгийн бас худлаа. Миний хүний өөрийн нэг юм юу байдаг ч мэдрэмж. Тэгэд заад хамгийн хялбар анги юу вэ гэсэн чинь барилгын агааржуулалт эрүүл ах вэ гэд. Халаалт агааржуулалт эрүүл ах вэ гэдэг. Манайхан сантехник гэдэг буруу яриад идэв. Сантехник гэсэн санитарны техник уу эрүүл ахуйн техник гэсэн үг шүү дээ. Уг нь бол. Угаасаа хүний эрүүл амьдрах чинь хамгийн чухал юм чинь. Тийм шүү дээ. Агааржуулалт. Цэвэр бохироос агааржуулах гурав бохгүй да. Тийм. Халаалт агааржуулалт цэвэр бохироос шүү дээ.
Тэр дотлоо хоёр хуваагддаг. Цэвэр бохор ус нэг анги, халаат дагаржуулт эрүүл ах уу гэдэг нэг байхгүй. Тэрүүгээр нь би төгссөн. Тэгэхдээ яг төгсгчтэй нөгөө бас дахиад 3 дахь курсээ төгсөж байгаад онд сурдаг гэдэг тухайн үеийн хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны эзэмшилгээний институт намайг авцсан. За төгсөөг байхад онд сурдаг гэдэг ичнэ болгоод. Тэгээ би шууд ажил дээр гараад энэ их олон үйлдвэрийн зураг хийсэн штэ. Бүх аймагуудын хүнсний үйлдвэрүүд нэхээсгүй ээрмэл том одоо тухайн үеийн хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн бүх зураг төсөлд оролцож явж байгаа. 90 он хаяал тэгээд бизнес хийгээд явсан гэсэн. Тэгээ нөө диплома ч аваагүй. Үгүй диплома ичнэгээр авсан юм чи 87 онд одоо би зүгээр хинээс бахарх нь яг л политикийн дэвсгүүд бол онц төгссөн улаан диплом байгаа. Харин би таныг сонсчихсан нөгөө хамт сурсан хүүхэд за манай баярхүү бол одоо политикингийг тэр үед бүр улаан дипломтой төгсөж ирсэн залуу шүү тэр үеэ гэж сонсчихсан байхгүй. Тэгээ яг дараа нь ингээд нөгөө бас саний шүү яг тэр 95 онд эгийн голын гэрээ зураад ингээд бизнес хийгээд Mobicom тэгээд явж хахад 92 3 оноос эхлээд ингээд цаанаасаа ингээд би нэг юм жоохон нөгөө банкны бизнес санхүүгийн мийгээд ихэлсэн. Тэгээд ингээд гучин яг эдийн засаг тал дээр таньдаг нөхдөд зөвлөд чир нь байгалийн заяагдмал тийм яг мөнгө санхүүгийн авьяастай хүн. За. Тэг чи чамаг зүгээр ярахаар хүмүүс чи бизнес гэж харна. Чи яваад нэг цол хамгаалчих гээд. Тэгэхээр 2 жил Москвагийн шинжлэх ухааны академийн дорн дахны хүрээлэн дээр яг нөгөө зах зээлийн эдийн засагдах Орос Монголын худалдааг зохицуулах гэсэн сэдвээр би 95 онд хамгаалсан байхгүй юу? Маш том тухайн үеийн бол маш том сэдв. Яг нөгөө хуучин социалист үеийн эдийн засгийн харьцаа чинь нэг өөр шүү дээ. Тэгээд нөгөө зах зээлийн харьцаанд орохоор чинь хоёр улсын харьцааг зохицуулах хэрэг гарна шүү дээ. Тэгээд зах зээлийн харьцаанд дах Орос Монголын худалдааг зохицуулах гэсэн сэдвээр 95 онд нэг цол хамгаалсан юм. Гэтэ би тэр тал дээр бол нэг тийм бас яг эдийн засаг гэдэг нь өөрөө маш харьцангуй ойлголт учраас нэг сүүл бол нэг ярих сонирхолгүй болцсон. Яг л нэг хүмүүстэй тийм эдийн засгийн доктор гэхээр нэг жоох үг жинтэй санагддаг хүмүүс шүү. Уг нь миний ярьж байгаа яриаг сонсож Монгол ухаан ярих юм бол эдийн засгийн докторт надад багтах байхгүй яг үндэ. Монгол ухааны том философи яриад байгаа юм шүү дээ. Нийгмийн шинжил тий одоо 720 жилийн бүчлэгтэй ирдэг монголчууд мөнх тэнгэртгүүдийн шүтлэгийн тухай бүтэн том үзэл санаа номлол ярьж байгаа хүн байхгүй юу? Эдийн засгийн онцлог бол хажууд нь яг үндэ тийм псевдо буюу хуурамч хиймэл шинж тухайн гэж яригддаг шүү дээ. Ер нь эдийн засаг нийгмийн шинж тухайн чи өөрөө ямар номлол дээр хэний бүлгэлд ашиглаж чинь тэрүүгээрэл тодорхой настай байж байгаа дуусчихдаг шүү дээ. Марксизм, ленинизм юу бол дууссан зөвлөлтизм мөн үү? Одоогийн неолиберализм, монетаризм ингээд дуусчих шүү дээ угаасаа. Тэгэхээр неолиберализм, монетаризмын номлолоор өөрийгөө эдийн засгт нэрлээд байгаа бүх хүмүүс чинь хэн ч хэрэггүй хог болж хаягдсан шүү дээ угаасаа. Таныг Монсоникийн баярхуул гэж анх одоо 90-ад онд ярьдгүйсэн. Тэр Монсоник чинь аль чиглэлийн компани вэ? Гэхдээ яг ер нь бүхэл юм хийн яг нөгөө тухайн үеийнхаа нөгөө тухайн улс дотор байдаг том олон төрлийн бизнес хийдэг корпорац байгуулах гэж зорж байгуулж исэн юм шүү дээ. Тэгээ яг нөгөө Мон гэдэг нь Монгол гэсэн үг. Соник гэдэг нь болохоор нөгөө сансрын хурд. За. Тийм. Монголын сансрын хурдтангуул гэсэн бэлэгдэлтэй их дэврүүн их мөрөөдөлтэй. Тиймэрхүү байдлаар явж байсан бизнесийг тэгж хийхгүй юм байна л дээ. Угаасаа тэр чинь цэвэр мөнгө үүдэгчтэй хувилдаа юм чинь. Бизнесийн долларын эзэдтэй хувилдаа шүү дээ. Тэгээ барьцаанд нь юу тавих их орноо арт түмнээр тавина шүү дээ. Тэгээд яг хоо эргэн баярхуу бол хөрөнгөтэй болно. Тэгээ одоо чинь Mobicom-ын болдоот Швейцарт амьдарч удаа таньсан. Мөн баян Mobicom-аар арт түмнээр шулаад тусгай зөвшөөрлөөрөө тий. Тэгээд одоо энэ ад үзтэй байгаа MCS энтер шиг үеийг сонирч одоо шинэ манай тусгай зөвшөөрлгээд байгаа хүмүүс ойлгодгүй. Од шагалыг магтаал идэв. Тусгай зөвшөөрлийн бизнес гэдэг чинь монопол ирэхгүй. Монопол ирэхгүй. Орлого хураадаг. Нэг бол байгалийн баялагын ард түмэнд ирэхөөс орлогыг тусгай зөвшөөрлөд авчи өөрөө захирч чинь гэсэн үг. Эсвэл нөгөө ард түмний утасны төлбөр Univision төлбөрийг л хурааж авч байгаа тусгай зөвшөөрлүүд шүү дээ. Одоо шинэ энэ од шагалыг анх танилцахад би хөтөл явж ирсэн юм даа. Малайзийн Carry Group гэдэг Роберт Коп гэдэг. Тий, одоо нэг байг. Одоо багш нь гэж яригддаг хүн. Тэр чинь өөрөө тусгай зөвшөөрлөөр Малайз ард түмнийг шулж босч ирчихэд тэгээд ерөнхийдөө Хонконгд гараа явцсан хятад шүү дээ. Тэр юу юм гэхээр тэр хүнийг андчгүй тэр Роберт Коки чинь Sugar King гэдэг байхгүй юу? Саахны хаан гэж. Тэр хүн яасан гэхээр Махатэрийн өмнөх Малайзийн ерөнхий сайттай хувилдаад тэгэл Малайз улсад орж ирэх сахар зөвхөн тэр хүнээр л оруулж зарна.
Тэгэхээр тэр хүн зөвхөн гаднаас импорт оруулах онцгой хэрэгтэй. Тэр хүн Малайзийн зах зээл дээр малайзуудад сахар зарах үнийг тэр хүн тогтоодог учраас тэр онцгой ирэхэрэл баяжсан хүн байхгүй. Тийм шүү дээ. Монопол. Тэгээд тэр ирэхэрэл одоо ялгаа байхгүй ингээл нөгөө шавьяагаад хөтлөөд явж байгаа учраас тэрэнд ухаантай чадaltaй тийм огт байхгүй байхгүй да. Манай эмсээс ч гэсэн яг л тэр төрөөс тий өөрт нь гарсан мөнгөөр нэг хэдийн их хурлын гишүүн мишүүн тий хэрэгтэй хүмүүсийг цалинжуулцдаг. Яг л нөгөө Риотонтгийн Монголдох жижиг хувилбар л байхгүй юу. Тэгээ энэ тийм учраас Монголын ард түмшин цаашдаа ийм лаг бизнесийн ийм хүмүүс улс авч явна гэдэг одоо тийм гинэн хурагталтай болох хэрэгтэй байхгүй. Өөртөө өмчийнхээ эзэн дагуу сайн менежер хөрөнгөтөн бол олдсон шүү дээ. Риотонтой энэ төр чинь маш энгийн шүү дээ. Өндөр цалингаар сайн мэрэгчлэн тавьчаад өөртөө өндөр хүүтэй зээл бичээд мөнгө хүлээж яваад байгаа үсттэй. Яг адилхан. Тэгэхээр МСС бол зүгээр гаднаас ирсэн мөнгийг зээл аваад Монголын ард түмнээ төлөвлөлөөд өөрөө тэндээс нь жоох юм авдаг тийм манаач л байхгүй. Тиймээс сүртэй ухаантай чадaltaй бизнесийн гэх юм биш байхгүй да. Тий. Тэгэхээр энийг бол бас ард түмэн тайлбарлах нь зөв юм билээ. Тийм. Энэ хүний нөгөө төрлөх мөн чанар мэдхгүй одоо тэр уг дэдсээс өвлсөн ч байдаг юм уу? Хэдэн үеийн ч одоо тийм мэдээлэл эдгийг одоо хүнд нэг юм дотоод мэдрэмж гэж байдаг штэ одоо болохгүй за мэдрэмж чи өөрөө тэр нөгөө юу ч юм байхгүй сүнсгээд байгаа чи мэдрэмж штэ. Та бол одоо ямар үг хөлтөлтэй байна тухай. Гэхдээ одоо юм наа чи 3 янзын байгаад байгаа. За. Нэгдүгээр их цааз буюу гол ус байгаас сүйтгэж чадахгүй гэдэг байгаа чи их цааз ёсыг мэддэг. Их цааз ч нөгөө байгалийн жамнаас байхгүй юу. Тэгэхээр тэрийг мэддэг танаа удмын мэдээлэл чинь чам дээр байна гэсэн үг байхгүй юу. Дараа нь их ёс. Тэ? Яг одоо нөхөртөг отхон өөрөө ам гэхдээ эм хүстэй ам байхгүй юу. Би бол баяр хүү гэдэг эр хүстэй ам. Гэхдээ би дараа нь буцаад охин дээр ч юм уу эм хүстэй бол шилжих байхгүй юу. Тэгэхээр энэ дэр тэр ёс гэдэг байгаа юм чи аюулгүй чухал юм шүү дээ. Өөрөөр тухайн ам өөрөө ямар хүйсэн дээр байна. Тэр хүсийнхаа үүрэг аюулсаа мэддэг хэрэгтэй байхгүй юу. Тиймээс ч өөрөө эм хүсэнд төрчөөд мөн эр хүсийн юм хийх гээд орчоод ивэл зөрчил үүсгэн штэ. Яг эн чинь өөрөө явсараад эцэг их үр хүүхдүүд тэ ах トゥ хамаатан садан төрөл мөрлөг худ ураг гэдэг ингээд олон ангиллаар дандаа яг тэрэндээ таарсан ёсоо барих чинь өөрөө нэг чухал дараагийн шатны юм баггүй юу. Дараа нь одоо бид нар шиг ингээд яг Монгол ёсоо барьдаг тэ их цаазыг сахидаг газар уусаа ухаж болохгүй гэдэг. Тэгэхээр газар уусмасыг огт тоодоггүй зөв ирээд нэг өмх хоолны төлөө Монголын иргэн болцсон хөөрхийн нөгөө шар мөний цаадах хятад зөндөө байгаа штэ. Мөн үү. Тэгэхээр тэр хүмүүсийн тэгвэл бид нар өөртөөхөө энэ их цаад их ёсороо яаж тэднэртэйгээ уул усаа уухгүй мөртөө сайхан хамтарч амьдах уу гэдэг нь их цаасыг уухгүй та. Яг ингэж энэ нэг мэдэж л амьдрах ёстой. Тэгээ яг нэг эрхүү шинэ нэг уутрын тэмцэл дуусаад нэг ард түмний өөр ширгүү болгоо шинэ мөнгөний бодлого хэрэгжүүлээд нэг дээд нь 10 жил дотор цэгцэлчих баг. Тэрний дараа бол бид эртээ дүү нөгөө мөнгө тэнгэрийн сүмч юм уу ордонгоо бариад яг энэ юмаа яриад угаасаа ингээд амьдралынхаа сүүлийн хэсгийг бол энэ юмд зараад явчихна. Тэг энэ бол хамгийн одоо тэнгэр надад даалгасан хамгийн чухал миний амьдралын миний амийн чухал хийх юм. Өнөөдөр хийгээд байгаа тэмцэл энэ төр бол яг энэнд хүрэх тэр бас нэг дундлын нэг заавал хийхгүй уг нь би шууд одоо ингээд тэнгэрийн сүмээ ч юм уу ийм Монгол соёлын мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн соёлын төвөө бариад гараад явлаа гэхэд надад амарх мөртлөө нөгөө талдаа энэ ингээд нөгөө өөрт нь байх ёстой бүх юма лойрдуулж алдчихад тэгээ зовж байгаа энэ 3.6 сая монголчуудаа харахаар үнэхээр тэсэхгүй байгаа байхгүй. Тэгээд тэмцээд байгаа учраас надад бол яг үнэндээ их хурлын гишүүн сайдруулах ямар ч хэрэг байхгүй. Сонирхолч байхгүй. Гэхдээ хууль тогтоогч болж иж бүгдийг нь хуулиар янзалж тогтцоо гэдэг чинь хуулиуд учраас заавал их хурлын гишүүн болоод одоо манайхан буруу ярьдээ. Одоо хууль зүйн сайд ингээд мэдэмхээрэл тэ энэ хуульд нэртэй хүмүүс хамгийн чухал юм бол үндсэн хууль, тэгээ иргэний хууль, тэгээд эрүүгийн хууль, тэгээд салбар хууль мөл гэдэг мэдэмх үгүй байхгүй юу. Хамгийн чухал хууль бол тэ мөнгөний бодлогыг зохицуулж байгаа хууль. Монгол банкны хууль, арилжааны банкны хууль, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын хуулиуд, татврын багц хууль, тэгээд ашиг малтамдын хууль. Юусе энэ 6 хуулийг л яг Монголын ард түмэн өөрөө эзэн өмчлөгч нь байхаар зохицуулчаад дараа нь энэндээ тааруулаад үндсэн хууль, иргэний хууль, эрүүг хуулиа засах хэрэгтэй болохоос биш. Нөгөө энийг шийдэхгүй юм авчирчаад тэрний толгой дээр баахан хідэн сандал ширээ булаацалдаг, энэ нэмийг гадагшаа зардаг хүмүүсийг бий болгочод байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг л нөгөө шийдэхин тулд одоо чи өдөр сая өнгөрсөн сонгуулиар хоёул шинэ нэгцээс орсон шүү дээ. Тэгээ миний их хурлын гишүүн буюу хууль тогтоогч болох гээд байгаа чинь яг энэ шинжлэлийг суур бүр мөнгөний бодлого талаас нь буюу
яг тэр суур амьдралын ямар шийдэхгүй. Манайхан болохоор нөгөө одоо энэ долларын эзэн буюу энэ мөнгө хэвлж бүх улс орныг захирддаг энэ колоничлалыг санаачлагч одоо бүгдийг дэлхийд захираад байгаа нөгөө Ротшильд гэд нэрлээд байдаг хүний үг байгаа шүү дээ. Надад тухайн улсын мөнгө хэвлэх эрхийг л өгчих юм бол тэр улсын хууль тогтоох, засгийн газар хэн байх надад огт хамаагүй, үндсэн хууль нь ямар байх надад хамаагүй гэдэг. Өөрөөр хэлбэл бүгдийг захирч чадна гэдэг тэр бүр алдартай үг нь шүү дээ. Яг манайх тэрүүгээр яваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө миний яриад байгаа нэг за дээд нь 10 жил дотоод бидний бүгдийн зэгцээ дуусгачих واخ. Ямар ч байсан нэг суур хуулиудын сая ингэж хилээд тэгээ нөгөө ингээд мөнгөний бодлого татвар бүх юмын шийдвэр 30 ард түмэн чин жилийн 2% хүүтэй зээлтэй олсон ашигасаа татвар төлдөг. Сайн бизнес хийж байвал бүр нэмээд татаас авчдаг тий ханшин ундаггүй тэгээ цалин хүрэлцчихдэг тэтгэмжийн хангалттай байдаг ингээ бодсон дараа бол энэ тогтолцоо хийгээд өчир тогтолцоо өөрөө дараа нь заавал баярхуу отхон байх хэрэггүй өөрөө явчих واخгүй юу тий за ингээ баярлалаа танд амжилт хүсье.